Энэ ч одоо ер нь төр засгийн талтай л да. Ард түмэн чадлаараа амьдрах гэж зүтгэжлээ. Ядуурл их болчихлоо ч тоо. Үүндээ томчууд нийтж уусаар бол ард түмэн хоосон хоцорлоо да. Энэ ч одоо тэгэл энэ цаагаараа том бүлгэлэл байна дөө. Ардын намын ардсан намч адилхан дөө аль аль нь хэрэгцээг болсон. Нэг онцгой ард түмнээ аваад явсан. Шалтгаан ер нь байхгүй. Гайгүй залуучууд гар зүйл яадаг гэсэн. Амьдрал бол хэцүү болсон. Үндэ ядуурд орж шүү дээ манай Монгол бол. Бид нар ч яг нэг энэ нэг зогссон болоо. Нэг хэдэн төгрөг татвар төлөөд хоолныхоо мөнгөийг юм зулгаажлаа. Эднэр бол бүгдөө л нөлөө өрчт. Бүгдөө идэж уусан ард түмнээ их сэтгэл байхгүй. Ер нь тэгээд эднэр бол одоо ахиж гарахын зэрэг алга. Нэмэр байхгүй. Одоо богссон нэг хүний баг дарангуйлд орсон, нэг намын дарангуйлд орсон биш шүү дээ. Тэгж л хэлэх байна да. Бүгдийг шалах хэрэгтэй. Эдгээр ч одоо бүгд л өөрсдөө шүү дээ. Идэж ууж байна, байдаг мөнгө төгрөг, эрүүл мэндийн даатгал хаа байна? Нийгмийн даатгал хаа байна? Бүгдийг нэдлээ шүү дээ. Бүгдээрээ хуваагаад идчихлээ. Ард түмэн эрүүл явах хэрэгч байхгүй боллоо. Нэг хэдэн төгрөг хөрөнгөлүүлсэн хүн бол яг нэг амьд явах юм болоо да. Тэгж л хэлэх байна да. Энэ луурч тань зайлмаар юм байна дөө. Бүгдээрээ. Ер нь тэр чигээр